зэвсгийн компаниуд мөнгө олохын тулд нэмж зэвсэг үйлдвэрлэх шаардлагатай. Тэд нэр зэвсэг үйлдвэрлэх компани чинь зэвсгээ үйлдвэрлэж ийж мөнгө олно. Улсын төсвөөс мөнгө олно. Харин нэмж зэвсэг үйлдвэрлэхийн тулд одоо Америкийн нэгдсэн улсын армийн нөөцөд байгаа тэр агуулгад нь байгаа тэр ашиглаж дуусаж өгөхгүй байгаа тэр олон сум зэвсгүүдийг ашиглаж дуусгах ёстой гэсэн үг. Байгаа зэвсгээ дуусгах цорын ганц арга нь дайн хийх. Дайн хийж ч зэвсэг дуусна. За ингэснээр одоо яг энэ геополитикийн эсвэл одоо өөр үндэсний аюулгүй байдал зэрэг одоо чухал шалтгаантай биш хэрнээ зөвхөн энэ зэвсгийн 8-ыг дэмжих зорилгоор зэвсгийн компаниудын лоббигоор ингэж дайн хийдэг ийм эрсдэлтэй ирээдүг тэр 1961 онд ерөнхийдөө Dwight Eisenhower анхааруулж ял гэдэг ийм зүйлийг яриад байгаа. Жохон нуршаад ярьсан байж магадгүй. Яг нэг санаагаа би сая гэхдээ 2 удаа ярьчих шиг боллоо. За сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчтэй. Тэгэхээр өнөөдрийн дугаараар дайн гэдэг хамгийн ашигтай бизнес гэдэг ийм сэдвээр бол ярих болно. Яг энэ дугаар бол тодорхой хэмжээгээр хувилдааны онцтой холбоотой жиж магадгүй, холбоогүй жиж магадгүй. Хэрхэн дүгнэх нь бол та бүхний дур. За ер нь ингээд дэлхийн түүхийг сөхөөд хараад ахаар яг нэг одоо аимшигтай ч гэх юм уу ийм зүй тогтол бол байнгын давтагдсан байдаг нь бол харагддаг. За энэ нь ямар зүй тогтол вэ гэвэл ерөнхийдөө бол эхлээд дайн тулаанууд ихэлдэг. За дайн тулаанууд ихэлснээр хот сойронгууд шатдаг. За ингээд эцэг эхчүүд үр хүүхдүүдээ үр дүнд нь алддаг. Залуу эрчүүд олон мянгаараа маш бахархалтайгаар гол нь бүр маш бахархалтайгаар шүү. Эх орныхын төлөө амь насаа өргөхөөр дайнд явцгаадаг. Гэтэл яг энэ бүхэнтэй зэрэгцээд хаан нэгтээ хэн нэгэн нь давхар ашиг хийгээд сууж байдаг. Энэ бол үнэн. Энэ бол маргахын аргагүй үнэн. Дэлхий дээр дайн болж дайны талбарт буун дуу нижигнэх бүрт хаан нэгтээ бирж дээр нефтийн үн өсөж зэвсгийн компаниудын хувьцаа бас давхар өсөж л байдаг. Энэ бол угаасаа ийм л байдаг. Ийм л хэвийн одоо зүй тогтол болтлоо бидний дунд хэвшмэл болсон ойлголттой тоо. За ингээд эцэст нь дайн дуусахад бол аль нэг улс нь ядч нөгөө нэг нь ялагдаж дуусдаг. Гэхдээ зарим маш цөөн тооны хүмүүс дайн тулаануудад огт биеэрээ оролцоогүй хэрнээ бүх дайн тулаануудаас тогтмол ялалт хүртэж байдаг. За ерөөсөө энэ дайн гэдэг нь бол одоо өөрөө аль тал ялахаас үл хамаарч тэдгээр цөөн тооны хүмүүсийн хувьд дайн гэдэг нь өөрөө ялалтын гол хэмжүүр болж хувирдаг гэсэн үг. Тэгэхээр нэг асуулт байна. За энэ дайн гэдэг зүйл чинь үнэхээр ингэж эх орноо хамгаалахын төлөө үзэл санаа эсвэл энэ аюулгүй байдлын зорилгоо баталгаажуулахын төлөө өрнүүлдэг ийм улс төрийн түвшний шийдвэр гаргах үйл явц юм уу? Эсвэл энэ бүх дайн гэдэг зүйлсийн ард ерөөсөө мөнгө болон эрх мэдлийн төлөөх тэмцэл цаагаараа явж байд юм уу гэдэг ийм асуулт бол байна. За ер нь энэ дайн гэдэг зүйлийг улс орнууд тэр улс орнуудын дотор амьдарч буй ард иргэд яг өөрсдөө эхлүүлдэг гэдэг одоо бас нэг сонин асуулт. Эсвэл тэр дайнаас ашиг хүртдэг тэр цөөн хэдэн бүлэглэлүүд, корпорациуд, санхүүгийн элитүүд одоо лобби бүлэгмийг ажилуулдаг тэр бүх эрх мэдэлтнүүд эхлүүлдэг гэдэг нэг бас ийм асуулт бол явагдаад байгаа юм шүү дээ. Гэхдээ яг үнэндээ бол одоо хүн бүхний тэр болгон итгэхийг хүсдэггүй тэгсэн хэрнээ яг бас 100% үгүйсгэж чаддаггүй ийм л асуулт гэж үзээд байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаараар яг юу ярих гээд байна гэхээр энэ бүх дайны ард яригддаг ашиг сонирхлын сүлжээнүүд хөшигний ардуур өрнөдөг энэ зэвсгийн 8. За мөн одоо эдгээр дээр нэмээд газрын тосны геополитик, зэвсгийн аж үйлдвэрлэх зэрэг ийм маш олон маргаантай сэдвүүдийг цогцоор нь өнөөдрийн дугаараар ярих болно. За маш товчхондоо бол бидний энэ фронтын шугам дээр өрнөдөг гэж бодож итгэдэг энэ бүх дайн тулаанууд нь яг нариндаа бол гэрээний ширээний ард хэрхэн өрнөдөг талаар л өнөөдөр ярих болно. Тэгэхээр энэ сэдвийг ярихын тулд яг уламжлалын дагуу буюу би ер нь аль болох дандаа л яг өнгөрсөн түүхээс нэхэрч ярьдаг та тэгж ярих өөрөө дуртай. Яг тэр зарчмаараа дахиад яг өнгөрсөн түүхийг сөхөж өнөөдөр ярих болно.
эхлээд. Тэр хүн төрлөختний энэ бүх түүхийг сөхөөд харах юм бол энэ дэлхий дээр өрнөж байсан энэ альва дайн тулаанууд гэдэг энэ зүйл бол зүгээр нэг одоо хоёр улсын хоорондын хэл хязгаарын асуудал эсвэл тийм нэр төр ч юм уу аль эсвэл дан ганц тийм үзэл санааны зөрчилдөөн дээрээс болж өрнөж байгаагүй нь бол одоо маш тодорхой бол харагддаг. За альва дайн тулаан бүхний ард юу гэж хэлэх гээд байна гэвэл бүгднгийнхэн ард заавал тэр байгалийн баялаг, байгалийн нөөц, худалдааны систем эсвэл ямар нэгэн байдлаар тийм эдийн засгийн ашиг сонирхол давуу тал олох тийм боломж байдаг учраас дайнууд болсон байдаг бүгдээрээ. За тухайлбал энэ эзэнт гүрнүүдийн эрен үед дайн гэдэг нь яг шууд утгаараа баяжих механизм байсан. Баяжих нэг хэрэгсэл байсан эзэнт гүрнүүд. Ганцхан жишээ авъя. Ромын эзэнт гүрнээр жишээ авъя. Ромын эзэнт гүрэн шинэ газар нутгийг эзэлж авахын төлөө дайн хийдэг байсан гэвэл одоо энэ дэндүү гинэн итгэлт зүгээр нэг газар нутгийг эзэлж авах тэдэнд ямар ч ашиггүй шүү дээ. Ромын эзэнт гүрэн яагаад дайн хийдэг байсан бэ гэвэл ердөөсөө л цаад шалтгаан мөнгөн дээр л оршиж байсан. Мөнгөн дээр нэмээд боол дээр нэмээд татвар төлөгчд буюу өөрсдөд нь татвар төлөх, өөрсдийнх нь захиргаанд амьдрах тэр ард түмнийг эзэлж авах гэж энэ бүхэн дээр л оршиж байсан. За эдгээрээс гадна зарим тохиолдолд тэр стратегийн замууд, худалдааны замууд үед одоо энэ бүх замууд дээр эзэн сууж, энэ бүх замууд дээр эзэн суусныхаа үр дүнд эзэнт гүрнийхээ эдийн засгийг тэлэх зэрэг ийм л одоо ашиг сонирхлууд цаана уягддаг байсан. Тэр Ромын суу алдарт легионерууд бол ялалт байгуулах бүртээ. Тэр ялалт бүрийн ард цоо шин зах зээл, цоо шин орлогын их үүсвэр, цоо шин баялагын үе таалга нээгдэж байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэрнээс Ромын эзэнт гүрний легионууд хий хоосон амбицны төлөө одоо огт байхгүй зүгээр л нэг газар нутгаад зүгээр л том газар нутгийг эзэлмээр байна гэдэг нэг ийм бодлын төлөө хизээч дайн хийж байгаагүй. Дандаа л мөнгө байсан. Боол гэдэг чинь ч мөнгө штэ. Боолыг яад энэ зараад боолоор мөнгө хийж болно. Зарж болно. Эсвэл боолыг үнэгүй ажиллах хүч болгож ажилуулж болно. Тэгвэл эдийн засагт асар их хэмнэлттэй. Тэр дандаа л мөнгө хөндөгддөг. Тэгэхээр Ромын эзэнт гүрний энэ жишээ бол манай эртний өмнөх цаг тооллын жишээлт. Гэхдээ хамгийн ачирхалтай нь энэ цаг хугацаа жоохон өнгөрөөд энэ дундад зууны үед ч гэсэн яг энэ логик огтоосоо өөрчлөгдөөгүй. Дундад зууны үед энэ дайнууд ямар шалтгаанаас болоод гардаг болсон бэ гэвэл ерөөсөө энэ худалдааны замуудад хяналтаа тогтоож эзэн сууж аль эсвэл тэр далайн бомбуудыг өөрсдийн захиргаанд оруулж за ийм Европ болон энэ ойрох дорнд Аз твийн энэ худалдааг зангидахын тулд энэ бүх төв дамнсан дайн тулаанууд дундад зуунд өрнөдөг болсон. Энэ дайн тулаанууд дээрээс нь өмнөх үеэсээ ялгаатай далай тэнгисд ч гэсэн давхар өрнөдөг болсон. За тухайн үедээ бол ингээд алтны томоохон ордууд за Евро-Азийн худалдааны гол зам болохын торгоны замыг бол өөрийн хяналтанд оруулах гэх мэтээр ингээд дайнууд өрнөж байсан л та манайхтай ч ойрхон шүү дээ. Энэ торгоны зам гэдэг чинь манад ойрхон Монголын амар амгалан одоо бий болж исэн тэр одоо 13 дугаар зууны үеийн цаг үеийг бодъё л та Монголын эзэнт гүрний за байлтан дагуултыг бодоод үзье. Хорезм Монгол хоёрын хооронд яах гэж дайн дэгдсэн юм. Хорезмын шуналтай тэр хотын захирагч Монголын тэр олон худалдаачдыг тагнуул туршуул гэж үзээд хамгийн гол цаад санаа нь тэр бүх алт эрдэнсийг тэр бүх дорны баялагийг шунаад өөртөө авахын тулд авчиж байгаа байхгүй. Ерөөсөө л тэр энэс болж дайн дэгдэж байгаа. Тэгэхээр энэ дайн ч гэсэн ерөөсөө эдийн засаг дээр тулгуурсан дайн болж тараад байгаа. Дээрээс нь монголчууд Хорезмын хаант улсыг эзэлснээр торгоны замыг бүрэн өөрсдийн хяналтанд оруулсан. Ингэснээр Монгол тухайн үед байсан дэлхийн хамгийн том худалдааны зам болох торгоны замыг өөрсдийн хяналтанд оруулснаар өрн ба дорны ертөнцийн худалдаа наймааны урсгал тэр чигээрээ зөвхөн монголчуудын хяналтанд шилжсэн. Ийм том давуу талыг бид нэр олж авсан Монголын эзэнт гүрэн. Тэгэхээр энэ бүхэн нь бол нэг ёсонд бол энэ орчин цагийн газрын тостой бол одоо яг нэгэн ажлаар тухайн үедээ ийм стратегийн нөөцийн төлөөлөл байлдчихсан байгаа. Яг
тэр үед газрын тосыг бид нэр ашигладаг байсан болохоор бол хамаагүй ш. Тэр худалдаа бол хамгийн том стратегийн нөөц гэж явагддаг байсан. Худалдааны замууд. Тэгэхээр хэн энэ бүх стратегийн нөөц, энэ бүх урсгалыг хянаж чадна? Тэр улс, тэр үндэстэн дэлхийн нийтийн эдийн засгийн урсгалыг хянаж, за хүн төрөлхтний цаашдын чиг хандлагыг тодорхойлох тэр бүх хүч чадлыг бол атгах боломжтой болдог байсан гэсэн үг. За үүний дараа юу болсон гэдгийг хэдүүлээ одоо харъя. Дундад зууны үе дуусаад колоничлын эрүү үе эхэлсэн. Колоничлын эрүү үед дайн ба бизнесийн энэ холбоо хамаарал хүн төрөлхтөнд бүр илүү тодорхой, бүр илүү ойлгомжтой, бүр эд тод болж эхэлсэн. Яаж ингэж тодоор харагдаж эхэлсэн бэ гэвэл энэ дундад зууны үед Европын их гүрнүүд дан ганц энэ өөрсдийн айрмыг ашиглахаас гадна томоохон худалдааны компаниудад тусгаалan дайн хийх эрх олгож эхэлсэн. Зөвхөн өөрсдөө засгийн газрын цэргүүдийг байлдуулахаас гадна худалдааны компаниуд хүртэл өөрсдийн гэсэн зэвсэгт хүчин, өөрсдийн цэрэг айрамтай болж эхэлсэн гэсэн үг. Маш олон жишээ байгаа. За тухайлбал энэ Их Британий эзэнт гүрний мэдэлд байсан зүүн энэтхэгийн худалдааны компанийг нэрлэж бас болж байна. За мөн энэ Голландын эзэмшилт байсан Dutch East India гэдэг компанийг бас нэрлэж болж байна. За ганцхан том жишээ дурдахад бол энэ Голландын эзэмшилт байсан. Голланд гэдэг чинь одоо энэ колоничлын эрүү үед жижигхэн газар нутагтай хэрнээ айгүй хүчирхэг тэнгисийн флоттой. Тийм болохоор тэр хүчирхэг тэнгисийн флотороо дамжуулаад дэлхийн өнцөг булан бүрт колоничлын эзэнт гүрэн байгуулж чадсан ийм улс байсан. Тэгэд энэ яасан бэ гэхээр энэ улс нь за Dutch East India гэдэг энэ асар том худалдааны компани байдаг байсан энэ улсын мэдээлэл. Энэ компанид засгийн газраас маш онцгой эрх олгоод тэр онцгой эрхийнхээ хүрээнд энэ компани өөрөө дур мэдээд өөрийн гэсэн газар нутгийг эзэлж авах, нөөц баярлалыг олборлох, эзэлсэн газар нутгийнхаа ард түмнээс татвар хурааж авах. За бүр цаашлаад ингээд улс орнуудын хувь заяаг шийдэх хэмжээний онцгой бүрийн эрхийг бол олгочихж байгаа. Яг энэ зарчим Голландын компаниудад бий болсон, Франц болон Британий компаниудад бас бий болсон. Яг зарим тохиолдлоор Испаний компаниудад бас иймэрхүү боломж олгох, энэ одоо зарчим руу Испаний хаант засаг бол явах тийм оролдлогуудыг хийсэн байдаг. Гэхдээ яг сонгодог байдлаар бол ингэж чадаагүй л дээ. За ингээд энэ цаг үеэс эхлээд ард түмнүүдийн дунд нэгэн цоо шин ойлголт төрж эхэлсэн. Тэр нь ямар ойлголт байсан бэ гэвэл энэ дайн гэдэг бол ерөөсөө улс төрийн үйл явдал биш юм байна. Харин энэ дайн гэдэг бол ерөөсөө ашиг сонирхлын томоохон тоглогчдын үйл ажиллагаа юм байна л гэдэг ийм ойлголт хүмүүсийн дунд бий болж эхэлсэн. Яагаад гэвэл энэ дайн болох бүрт адгийн наад зах нь энэ дарь болон буу үйлдвэрлэгчдээс эхлээд энэ одоо усан онгоц үйлдвэрлэгчдэд за цаашлаад энэ тээврийн компаниуд бүр ингээ банк санхүүгийн байгууллагууд хүртэл цөмөөрөө дайн тулаанаас бүгдээрээ ашиг хүртэж байгаа нь тодорхой болсон. Дайн бол эдийн засгийн эргэлтийн хурдсахуур гэдэг ийм ойлголттой болсон. Энэ ч үнэн байсан. Ингээ үүнийг хүмүүс ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр хүн төрөлхтөн бидний энэ өнгөрсөн түүхэн замнал, энэ урт замнал нэг зүйлийг ингэж маш тодорхой харуулж байна л т. Энэ альва дайн тулаан янз бүрийн шалтгаануудаас л болж эхэлдэг. Ямар ч шалтгаанаас болоод дайн эхэлж болно. Гэхдээ дайныг хөдөлгөгч гол хүч нь үргэлж эдийн засгийн ашиг сонирхол дээр тулгуурлаж байдаг гэдэг ийм ойлголт л олонний дунд бий болж байгаа юм. Энэ нь ч үнэн. За ингээд үүний дараа яасан бэ гэхээр 20 дугаар зуун болсон. 20 дугаар зуун бол одоо нэг зүйлээрээ одоо бүх зүйлийг ингэж үндсээр нь өөрчилсөн ийм 90 зуун байсан. Яг 20 дугаар зуунд дайныг ингэж явуулах арга барил, дайны ялалтын нөхцөл гэх мэтэр энэ бүх зүйл бол оронгоороо өөрчлөгдсөн үнэн. За энэ зуунд бол бас цоо шин нэг стратегийн нөөц шинээр хүн төрөлхтний тунд дэлхийн улс гүрнүүдийн дунд гарч ирсэн нь нефт буюу газрын тос гэдэг энэ зүйл байсан. Энэ нефт гэдэг бол дан ганц одоо шатхуун гэдэг ийм ойлголт бол ердөөсөө биш. Ингэж зөвхөн хязгаарлагдмал хүрээнд ойлгож болохгүй.
Энэ нефт гэдэг цоошин баялгаар энэ улс орнууд 20 дугаар зууны хамгийн хүчирхэг зэвсэг болох танка бас байлдааны онгоцоо хөдөлгөж байсан. Үүгээр барахгүй бүр энэ аж үйлдвэрчсэн улс орнуудын аж үйлдвэрүүд хүртэл энэ нефт гэдэг зүйлээс хамааралтай ажиллаж байсан. Аж үйлдвэрүүд яах юм? Олон нийтийн өргөн хэрэглээний бараануудыг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлнэ, эрэлт нийлүүлэлтийг хангана. Тэрнээс гадна аж үйлдвэрүүд өнөөх дайныг явуулах танк болон усан онгоц, нисэх онгоц, шумбагч онгоц гэд энэ бүгдийг үйлдвэрлэдэг хамгийн гол үндэс суурь нь аж үйлдвэрүүд дээр оршин тогтнодог. Тэгэхээр иймээс энэ газрын тос гэдэг энэ ойлголт бол 20 дугаар зууны хамгийн чухал цусны эргэлт нь болж хувирсан. Дэлхийн 1-р дайн бид бүхний мэдхээр дэлхийн 1-р дайн бол ерөөсөө тэр чигтээ нефтийн 90% ихтэл байсан гэж нэг талаараа бол харж болно. Яг нь тухайн үед бол Британий эзэнт гүрэн энэ эзэнт гүрэн бол дэлхий дээр бараг 300 гаруй жилийн турш ингэж дангаараа ноёрхож байсан. Энэ том гүрэн яг тэр үед нүүрснээс татгалзаад нефтэд ширжих ийм асар том стратегийг баримтаж эхэлсэн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл яг үнэндээ бол тухайн цаг үед одоо маш чухал дэлхийн хувь тавилан тэр чигээр нь өөрчилсөн ийм шийдвэр болсон л Британий энэхүү нүүрснээс нефт рүү хийсэн шилжилтийн шийдвэр нь. За энэ шийдвэр гарснаар хамгийн түрүүнд юу болсон бэ гэвэл Британий Тэнгисийн цэргийн флот нүүрсний оронд нефт ашиглаж эхэлсэн. Усан онгоцнууд нь нүүрс төлдөг биш, нүүрс шатаадаг биш, нефт шатааж эхэлсэн. Ингээд нефт хэрэглэж эхэлснээр энэ Британий байлдааны усан онгоцнууд өмнөхөөсөө нүүрсэн усан онгоцнуудаас хамаагүй хурдан болж эхэлсэн. Дээрээс нь илүү маневр сайтай болсон гэх мэтээр асар их давуу талуудыг олж авсан. Нэг ёсондоо бол энэ нефт гэдэг зүйл ямар том давуу талтай вэ гэдгийг британчууд хамгийн түрүүнд практик дээр нотолж өөрсдөө тэр бүхний давуу талыг мэдэрч ашигыг хүртэж эхэлсэн. Ингээ ерөөсөө нефт буюу энэ газрын тосны ордууд, энэ газрын тосны их үүсвэрүүдийг хянах нь энэ ирээдүйн дайн тулаануудад ялалт байгуулахад хамгийн чухал хүчин зүйл юм байна л гэж Британий эзэнт гүрэн хамгийн анх үзэж эхэлсэн байдаг. За үүний дараа 1939 он буюу дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн. За энэ дайн эхлэх үед энэ нефт гэдэг зүйл нь ерөөсөө л энэ дайны хувь заяаг шийдвэрлэх чухал хүчин зүйлийн нэг гэдэг ийм ойлголт бол бий болоод хүлээн зөвшөөрөгдсөн байсан. За ийм ч учраас энэ 2 дугаар дайнд нацистууд Зөвлөлт холбоот улсын тэр Кавказын нефтийн ордуудыг эзлэхээр улаар нь тэмцэж байсан. Япончууд ч гэсэн энэ зүүн өмнөд Азийн нефтийн бүс нутгуудыг бол одоо эзэлж авч өөрсдийнх нь нефтийн их үүсвэрийг хангахын тулд зүүн өмнөд Азад асар хүчтэй эзлэн дүрмгийллийн бодлого явуулсан. Америк, Япон хоёр яагаад байлдсан гэдэг чинь бас энэ чинь нэг шалтгаан бас гараад ирж байгаа. Япончуудын тэр зүүн өмнөд Азиас нефтийг тээвэрлэж байсан тэр худалдааны урсгал, худалдааны замууд дээр Америкийн Тэнгисийн флотууд ерөөсөө ирээд хаалт тавьчихсан. Ингээд Японыг нефтний хомсдолд оруулах буюу Япон нефтний хомсдолд орсноор зүүн өмнөд Азид болон их газрын хятадд өрнүүлж буй тэр түрэмгий дайнаа цаашаад өргөжлүүлэх юм боломжийг хязгаарлах ийм бодлогыг Америкчууд баримталсан. За Америкчууд нефтийн хязгаарлах ийм бодлого баримталсан учраас Япончууд сувд иргэрүүд байрсан. Ерөөсөө л энэ ойлгож чадаад байх юм байхгүй. Тэгэхээр энэ нефт гэдэг зүйл бол дэлхийн 2 дугаар дайны үед бол одоо энэ дан ганц эдийн засгийн нөөц гэхээс илүүтэйгээр энэ улс орнуудын ялалт болон ялагдлын зааг болж хувирсан гэсэн үг. За үүний дараа юу болсон бэ гэдэг нэг асуулт. Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараагаар залгуулад хүйтэн дайн эхэлсэн. За хүйтэн дайны он жилүүдэд энэ нефт буюу энэ газрын тос гэдэг энэ зүйл нь бол тэр чигтээ геополитик болж хувирсан. За үүний хамгийн тод жишээ бол ойролт орнын бүс нутаг. Энэ бүс нутгийг нэрлэж болно. Одоо өнөөдөр байлдаад байгаа энэ ойролт орнын бүс нутаг гэсэн үг шүү дээ. Иранд дайн болоод байгаа, Сирийн иргэний дайн болдог, Иракт дайн болдог, Афганд дайн болдог, Кувейт рүү дайрдаг, Израилийн пуучин харвалцдаг гэд энэ бүс нутаг том гүрнүүдийн тоглоомын талбар болж эхэлсэн хүйтэн дайны он жилүүдэд. Нэг ёсондоо энэ хэн нефтний урсгалыг хянаж чадна, тэр улс дэлхийн эдийн засагт нөлөөж чадна л гэдэг ийм ойлголт бий болсон. Ойлголтч гэж энэ нь угаасаа үнэн байсан. Үнэн юм ч одоо яах юм?
За тэгвэл өргөжлүүлээ цааш нь одоо ярив та. Бүр сонирхолтой байна. Тэгвэл ингээ хүйтэн дайн одоо дууссаа. 1991 он боллоо. Зөвлөлт холбоот улс задарч унлаа. За ингээ зөвлөлт холбоот улс задарч унсны дараагаар дэлхий дээр бас нэг сонирхолтой дайн эхэлсэн. За энэ дайн бол ойрхот орондод эхэлсэн Персийн булангийн дайн. Бүгдээрээ л мэднэ Персийн булангийн дайныг. Ирак улс өөрийн хөрш зэрэгэлтэд орших Кувейт гэдэг нэг жижигхэн газар нутагтай боловч асар их нефтийн баялагтай энэ жижигхэн улсыг цэргийн хүчээр дайран орж ирээд шууд эзлэн түрэмгийлэл үүсгэсэн. Иракийн Саддам Хусейны гол зорилго юу байсан бэ гэвэл Кувейт гэдэг улс асар их газрын тостой, дээрээс нь хүн ам зөвтэй жижигхэн аримтай. Саддам Хусейны Ирак гэдэг улсад хүн ам ихтэй, газар нутаг томтой, дээрээс нь маш том аримтай. Нефтээр маш том арим байгуулж чадсан нефтийн баялагаар. Яг хуу тухайн үед бол Саддам Хусейны байгуулсан аримын тэр одоо Иракийн танкны зэвсэгт хүчин танкны арим гэхэд дэлхийд 3-т ордог ийм танкны арим байсан. За гэтэл энэ Кувейт улс нь өөрөө Иракийн эзлэгдсэн тэр Кувейт улс нь өөрөө одоо Америкийн нэгдсэн улсын хувьд ямар эрх ашиг хөндөгдсөн бэ гэхээр Америкчууд Кувейт улсаас газрын тос худалдаж авдаг байсан. За мөн Кувейтчууд энэ ОПЕК-ийн орнууд буюу одоо газрын тос шатахуун нефть олборлагч орнуудын одоо энэ холбоо байгаа шүү дээ. Энэ холбооны нефтээ Америк доллараар зарна гэдэг энэ тунхаглал энэ зарчмыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхдагч орнуудын нэг байсан. Иймээс Америкийн нэгдсэн улсын ойрын түнш байсан гэсэн үг. Газрын тосоо нефтээр зардаг. Дээрээс нь Америкт зардаг. Америк доллараар зардаг. Ингээд нэг ёсондоо бол холбоотон байсан гэдэг нь бол тодорхой болж байгаа. За ингээд Кувейт Америкт одоо ямар эрх ашиг Америкийн нэгдсэн улсад хөндөгдсөн бэ гэхээр Кувейт гэдэг улс нь Иракийн захиргаанд биш харин Кувейтийн төр засаг өөрөө хувьдаа бие даасан тусгаар тогтносон улс байх нь Америкийн нэгдсэн улсад бүх талаараа ашигтай байсан. Ингээд Иракийн энэ эзлэн түрэмгийллийн үйлдэл нь бол олон улсын цэргийн ажиллагаа хийхэд бол хүргэсэн. За Америкийн нэгдсэн улсын зүгээс өөрийн холбоотнуудын хамтаар НАТОгийн зэвсэгт хүчний хамтаар бол Кувейтийн газар нутаг руу шууд цэргэлэн орж ирээд Кувейтэд байсан Иракийн армийг бол богино хугацаанд хөөж гаргасан. Дараа нь Ирак руу өргөжлүүлээд дайрсан. Гэхдээ Саддамын дэглэмийг зориуд унгаагаагүй. Яагаад гэвэл тухайн үед Саддам Хусейн хэрэгтэй байж магадгүй байсан Америкчуудад. Юунд хэрэгтэй байж магадгүй байсан гэхээр Исламын бүгд найрамдах Иран улсын Аятолла Хоменейгийн дэглэмийн эсрэг Иракийг ашиглах боломж бас байж магадгүй гэж тэд нөөц төлөвлөхөө маягаар байлгаж байсан Америкчууд Иракийг Саддам Хусейнийг. За нэг ийм л зүйл болсон. За ингээд Иракийн одоо Кувейт руу дайрсан шалтгаан бол ерөөсөө газрын тосон дээр суурилсан шалтгаан байсан. За энэс болоод одоо Америкийн нэгдсэн улс нь Кувейтийг хамгаалсан. За энэ хамгаалалт нь өөрөө дэлхийд алдартай Персийн булангийн дайныг эхлүүлсэн. Америкчууд яагаад Кувейтийг хамгаалсан гэхээр яг л Иракчууд яагаад Кувейт руу дайрсан яг тэрнтэй адилхан шалтгаан газрын тосон дээр л ерөөсөө оршиж байсан. За цаг хугацааг дахиад жоохон ингээд одоо зам ёсоор нь ингээ явуулъя л та. Энэ 2003 он болж байгаа энэ Персийн булангийн дайн дууссаны дараа 2003 он. 2003 онд юу болсон бэ гэхээр бид нар бүгдээрээ мэднэ энэ Иракийн дайн болсон. Америкийн нэгдсэн улс эхлээд Афганистанд дайн зарлаад, Талибаны дэглэм эсрэг дайн зарлаад, Осама бин Ладеныг устгах гэдэг нэрээр Афганистан руу дайраад, үүнийхэн дараа Иракт дайн зарлаад, Иракийн эрх чөлөө гэдэг гоё нэртэй сүржин цэргийн ажиллагаа бол эхэлсэн. За Иракийн дайн бол маш товчхондоо Саддам Хусейны дэглэмийг устгаж, за энэ Ирантай хөрш зэрэгэлтэд орших энэ Ирак гэдэг улсад Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудыг байгуулах ийм зорилготой байсан. Одоо ийм л дайн л да мэдээж газрын тос мос гэдэг одоо тийм шалтгаанууд бас байсан. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь газрын тос бас яг байгаагүй. Яг энэ орчин үеийн дайнууд бол одоо өмнөх цаг үеийн дайнуудаас ингээд нэлээд одоо нарийн болж эхэлж байгаа юм л. Одоо дайн бүхний ард ингэж далд эдийн засгийн тооцоонууд байнга тооцогдож байдаг ийм загварлал хувирсан гэж хэлж болно. Ингээд нэг ёсондоо бол ингээд нефтийн үн савлах бүрт зарим улс орнууд, зарим том компаниуд бол тэндээс асар их ашиг хүртэж байдаг. За ингээд энэ нефть буюу энэ газрын тос гэдэг зүйлийн талаар ингээд зөндөө ярьлаа. Энэ 20 дугаар зуун бол угаасаа маргаангүй энэ газрын тосны суурин дээр л хамаг дайн тулаанууд
нь одоо яг тэр чигтээ 100% ийм шалтгаанаар болсон гэж хэлэхгүй ч дандаа давгар буюу маш чухал шалтгаануудын нэг нь бол газрын тос байсаар дэвшсэн. За тэгвэл тэр дээр үеэс эхлээд одоо өнөөдрийг хүртэл өрнөж байгаа одоо дайн бүхэн ямар нэгэн байдлаар энэ ашиг сонирхол дээр үндэслэгдэж одоо хийгдэж ирсэн л гэж бол би одоо хэлэх гээд байгаа. Одоо харин үргэлжлүүлээд энэ орчин үеийн дайны эдийн засгийн гол тулгуур болж хувирсан зэвсгийн аж үйлдвэрийн цогцлборуудын талаар бол ярих шаардлагатай болж байна л. Өнөөдрийн манай одоо миний энэ ярих сэдвийн маань хамгийн гол зүйл бол ерөөсөө энэ зэвсгийн аж үйлдвэрлэлийн цогцлборуудын талаар л ярих байсан. Одоо ингээ гол сэдвтэ орж эхлэх гэж байна. За 1939 онд эхлээд 1945 онд дууссан дэлхийн 2 дугаар дайн бол тэр чигтээ энэ техник болон мотор дээр суурилсан бүрэн механикчсан ийм дайн болсон л доо. Хүн төрөлхтөн өмнө нь бол ийм бүрэн хэмжээний механикчсан дайнтай бол хязгаарч тулгарч байгаагүй. Дэлхийн 2 дугаар дайнд анх удаа тэр олон мянган танкнууд байлдаж, олон мянган нисэх онгоцнууд агаарт нисэгдэж, тэр олон усан онгоц, шумбагч онгоцнууд гээд ийм дайн бол байгаагүй. Энэ дайн гэдэг бол нэг ёсонд бол аж үйлдвэр дээр суурилдаг болсон юм байна. Тэр тусмаа энэ цэргийн аж үйлдвэрлэл гэдэг ийм нэр томьёо дэлхийн 2 дугаар дайнаар анх бий болсон гэж үздэг. За улмаар энэ 2 дугаар дайнд нацист Герман ялагдсны дараагаар дэлхийн тэр олон улс орнуудын дотроос Америкийн нэгдсэн улсад дайны дараах жилүүдэд энэ зэвсгийн үйлдвэрлэл урд өмнө байгаагүй хэмжээгээр асар хурдтайгаар бүр ингээд асар хурдтайгаар хөгжиж эхэлсэн. Цоо шин хязгаарч байгаагүй цоо шин корпорациудыг заримыг нь төрийн дэмжлэгтэйгээр маш олноор нь байгуулж эхэлсэн. Америкийн нэгдсэн улсад байгуулагдсан эдгээр зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд нь бүгд шахуу бараг дийлэнх нь хувийн компаниуд байсан. Эдгээр компаниуд нэг ёсондоо хувийнх гэдэг чинь хувьдаа танк, онгоц, пуужин, радар за цаашлаад ингээ хиймэл дагуулуудыг сүүлдээ үйлдвэрлэж эхэлсэн. Ийм хамгийн дэвшилтэт зэвсгүүдийг үйлдвэрлэснийхэн дараагаар яадгүй гэхээр процессын үед ингээ батлан хамгаалах яаманда нийлүүлдэг нэг ийм эдийн засгийн шин загварчлал ингээд Америкийн нэгдсэн улсад бий болж эхэлсэн гэсэн үг. Одоо маш товчоор бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны захиалгаар за батлан хамгаалах яамны санхүүжилтээр Америкийн нэгдсэн улсын хувийн зэвсгийн компаниуд зэвсэг үйлдвэрлэж дуусныхан дараагаар батлан хамгаалах яам руугаа буцаагаад нийлүүлдэг юм гэрээт нийлүүлэгчийн ийм систем бол бий болсон гэсэн үг. За ингэснээр одоо энэ цоо шин одоо загвар энэ одоо хувийн хвшил зэвсгийн хэрэгцээг хангадаг ийм загвар бий болсноор энэ Америкийн нэгдсэн улсын армийн хэрэгцээ шаардлага болон энэ Америкийн нэгдсэн улсын улс төрийн бодлого за энэ хоёр хүчин зүйл дээр нэмээд ингээ бизнесийн ашиг сонирхол буюу бизнесмэнүүдийн эрх ашиг гэдэг энэ гурван зүйл хоорондоо холбогдоод ийм цоо шин ингээ урд нь байгаагүй юм нэг сонин тогтолцоог бий болгож байгаа юм шүү дээ. За энэ тогтолцоог харин өнөөдөр албан ёсоор судлаачид юу гэж нэрлэдэг вэ гэвэл цэргийн аж үйлдвэрлэлийн комплекс гэдэг одоо ийм нэр томьёогоор бол нэрлэдэг болсон. За тэгвэл яг энэ талаар 1961 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Dwight Eisenhower бол нэгэн ноцтой мэдэгдэл бол тухайн үедээ хийж байсан. Dwight Eisenhower-ыг бол манайхан бас сайн мэднэ дээ. За энэ хүн бол ер нь дэлхийн 2 дугаар дайнд өөрөө оролцож байсан. За Америкийн нэгдсэн улсын армийн генерал хүн байсан. 5 одтой генерал. За хожим нь ингээд улс төрд ороод ерөнхийлөгч хүртэл болж чадсан ийм хүн. Энэ генерал байгаад армийн генерал байгаад ерөнхийлөгч болсон энэ хүн юу гэж ард түмэндээ дэлхийн нийтэд анхааруулсан бэ гэвэл энэ цэргийн аж үйлдвэрлэлийн комплекс улс төрд хит их нөлөөлж байна. За үүнээс болоод ардчлалт аюулт учирч магадгүй гэдэг ийм товчхон зүйл хэлсэн. Яг энийг ингээд харахаар нэг айгүй товчхон нэг энгийн үг шиг бол харагдаж байж магадгүй. Гэхдээ энэний утгыг нь задлж ойлгохвол энэ хүн ямар утга учиртай зүйл хэлж ямар санаа илэрхийлэх гээд байсан бэ гэвэл за нэгэнт энэ зэвсгийн компаниуд болон энэ улс төрчид за эдгээр дээр нэмээд энэ асар их батлан хамгаалахын төсөв. За энэ гурван хүчин зүйл нэг шулуун шугамд ингэж огтлцож бие биенээсээ хамааралтай ийм холбоо үүсгэсэн юм чинь энэ зэвсгийн компаниудын шахалтаар
улс төрд лобби бүлэглэлүүд байгуулагдаж шаардлагагүй дайн буюу ямар ч байлдах шаардлагагүй байхад зэвсгээ борлуулахын тулд дайн хийдэг байж магадгүй ийм тогтолцоо үүсэж ардчлал аюулт орох үе дээ гэдэг ийм л анхааруулгыг энэ хүн 1961 онд өгсөн байгаа юм. Ухаж ойлгуул. Нэг ёсондоо бол зэвсгийн компаниуд мөнгө олохын тулд нэмж зэвсэг үйлдвэрлэх шаардлагатай. Тэд нэр зэвсэг үйлдвэрлэх компани чинь зэвсгээ үйлдвэрлэж ч мөнгө олно. Улсын төсвөөс мөнгө олно. Харин нэмж зэвсэг үйлдвэрлэхийн тулд одоо Америкийн нэгдсэн улсын армийн нөөцөд байгаа тэр агуулгад нь байгаа тэр ашиглаж дуусаж өгөхгүй байгаа тэр олон сум зэвсгүүдийг ашиглаж дуусгах ёстой гэсэн үг. Байгаа зэвсгээ дуусгах цорын ганц арга нь дайн хийх. Дайн хийж л зэвсэг дуусна. За ингэснээр одоо яг энэ геополитикийн эсвэл одоо өөр үндэсний аюулгүй байдал зэрэг одоо чухал шалтгаантай биш хэрнээ зөвхөн энэ зэвсгийн 8-ыг дэмжих зорилгоор зэвсгийн компаниудын лоббигоор ингэж дайн хийдэг ийм эрсдэлтэй ирээдүг тэр 1961 онд ерөнхийдөө Dwight Eisenhower анхааруулж ял гэдэг ийм зүйлийг яриад байгаа. Жохон нуршаад ярьсан байж магадгүй. Яг нэг санаагаа би сая гэхдээ 2 удаа ярьчих шиг боллоо. За энэ хүйтэн дайны он жилүүдэд энэ зэвсгэлийн төлөх одоо энэ зэвсгэлийн уралдаан гэж байгаа шүү. Зөвлөлт Америк хоёрын хооронд. За энэний төсөв болон зэвсгэлийн төсөв бол бүр замбраагаа алдсан. Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоот улс гэдэг энэ хоёр их гүрэн бол уламжлалт болон цөмийн зэвсгийн салбарт хоёулаа яг нэг зэрэг ингээ уралдаж эхэлсэн. За энэ уралдаанаас болоод энэ хоёрын аль талууд жил бүр хоёулаа батлан хамгаалахын төсвөө бүр тасралтгүй нэмэгдүүлчихсэн. Дан Америкийн нэгдсэн улс биш шүү. Зөвлөлт холбоот улс ч гэсэн нэмэгдүүлчихсэн асар хүчтэйгээр. Зөвлөлтүүд ялгаатай нь хувийн компаниудаар дамжуулж зэвсгэлээ хөгжүүлээгүй. Бүгдээрээ төрийн мэдлэлээр хөгжиж ирсэн. За 1950-ад оны байдлаар ихэд энэ Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын төсөв ердөө нэг хэдэн 10 тэрбум доллараар хэмжигдэж байсан бол 30 жилийн дараа буюу 1980 он гэхэд энэ тоо хэдэн 100 тэрбум доллараар хэмжигддэг болох хэмжээнд хүртлээ ингэж том нэмэгдэж тэлсэн. Энэ зэвсгэлийн уралдаанд Америкийн нэгдсэн улс дан ганц өөрийн зэвсэгт хүчний хүчин чадлыг нэмээд зогсохгүй. За зарим нь мэднэ Lockheed Martin гэдэг компанигаа зэвсэг үйлдвэрлэдэг. Boeing гэдэг компани. Яг бид нар Boeing гэдэг энэ нисэх онгоцын л одоо яг мэдээд байдаг болохоос энэ чинь зэвсгийн компани шүү дээ. Зэвсэг үйлдвэрлэдэг. За Raytheon Technology гэх компани байна. Northrop гэдэг компани байна. Энэ компаниуд бол ерөөсөө зэвсгийн компаниуд харин энэ хүйтэн дайны он жилүүдэд Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын төсөв, зэвсэг үйлдвэрлэлийн төсөв хэдэн 100 тэрбум доллар болцоо нэмэгдснээр дагаад энэ зэвсгийн компаниудаа хязгааргүй том баян компаниуд болгоод ингээд томруулаад хооллоод бойжуулаад өгчөж байгаа өөрсдөө. Гэхдээ томорхоос яхын захиалга өгөө зэвсэг үйлдвэрлээл мөнгөний өгөөл байгаа юм чи энд нар чи ингээд тэжээгдэл биш тэрөөсөө. Ингээ ерөөсөө улс төрчид айрам энэ зэвсгийн корпорациуд гэдэг ийм гурвалсан систем бий болоод за энэ гурван бүлэг ингээ бие бинийгээ мөнхийн дэмждэг ийм нэг эрх ашигын ийм тойрог дотор ингээ оршдсон. За жишээлбэл энэ Америкийн нэгдсэн улсын F-35 гэдэг алдартай сөнөөгч онгоц байна. Энэ сөнөөгч онгоцны төсөл бол дэлхийд дээрх хамгийн өндөр өртөгтэй зэвсгийн одоо хөтөлбөрүүдийн нэг. Эдгээр F-35 гэдэг сөнөөгч онгоцнуудыг Америкийн нэгдсэн улсын дотоодод үйлдвэрлэдэг, өөр улсад үйлдвэрлэдэггүй. Энийг дотооддоо үйлдвэрлэхийн тулд нэмээд энэ зэвсгийн компаниуд олон мянган хүнийг ажлын байраар бас хангах шаардлага үүсдэг. Ингээд юу гэх гээд байна гэвэл нэг ёсондоо энэ зэвсгийн үйлдвэрлэл нь бүх талтай харилцсан ашигтай байдаг ийм загварт шилжчихсэн. Нэгд ийм загвар бий болсон учраас энэ Америкийн нэгдсэн улсын улс төрчид одоо энэ мэт F-35 шиг ийм зэвсгийн төсөл хөтөлбөрүүдийг зогсоох хүсэлгүй болж хувирсан. Эхнээсээ нэг ёсондоо энэ зэвсгийн үйлдвэрлэл гэдэг нь дан ганц батлан хамгаалахын бодлого гэхээсээ илүүтэйгээр давхараас энэ улс орны эдийн засгийн бодлоготой холбогдож уягдж эхэлсэн байгаа юм. Хүмүүсийг ажлын байраар хангаад байна. Ажлын байрыг бий болгоод өндөр цалин өгөөд байна гэсэн үг. Өнөөдөр ер нь энэ дэлхийд даяараа цэргийн аж үйлдвэрлэлийн комплексыг бол бий даасан байдлаараа өөрсдийнх улс орнуудад хөгжүүлж бусад улсаас ингэж хараат бус болох ийм бодлогыг бол маш ихээр баримтарч эхэлсэн нь бол харагддаг.
За Америкийн нэгдсэн улсын хувьд бол ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотой энэ уламжлалт харилцаагаа сүүлийн жилүүдэд маш хүчтэй, маш хурднаар ингэж эвдэж эхэлсэн учраас Европын холбооны улс орнууд өөрсдөө бие даасан байдлаар цэргийн аж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж эхлэх ийм бодлогыг бол одоо баримталж эхлээд байгаа. Дотооддоо бүх юмаа үйлдвэрлэдэг болъё гэдэг зэвсгээ үйлдвэрлэдэг болъё. Америкаас F-35 худалдаж авахаа багасгахыг, Америкаас шомбогч онгоц Британий онгоц худалдаж авахаа болъё, багасгахыг, бүгдийн дотооддоо айжмаар шийдвэрлэе, хараат бус болъё. Цаг тулсан мөчид бид нэр өөрсдийгөө хамгаалах юм байна гэдгийг нэг талаараа бас ойлгож эхэлж байгаа гэсэн үг. За мөн энэ Оросын холбооны улсын хувьд гэхэд одоо Орос улс нь одоо энэ Украинын дан эхэлснээс хойш ерөнхийдөө дайны эдийн засагт бол одоо ширжсэн. Нэг өсөнд бол одоо энэ зэвсгийн үйлдвэрлэлийн асар хурдтай нэмэгдүүлж эхэлсэн гэсэн үг. Зэвсгийн үйлдвэрлэл хурдтай нэмэгдэхээр яг нөө нацист германчууд яг ингэжсэн бохоггүй юу? Версалийн гэрээ байгуулад дэлхийн 1-р дайны дараа нөгөө ялаг хүлээгээд инфляц, дефляц үүсээд ингээд сүрцсэн байх үедээ Хитлер гарч ирээд нөгөө эдийн засгаа аварцсан шүү дээ. Гэхдээ эдийн засгаа яг жинхнээсээ авраагүй зохиомжтой байдлаар аварсан. Яаж аварсан бэ гэвэл асар их байхгүй хурамч бондыг гаргаад яг нь Оросоос арай өөр л та хурамч бондыг хурамч мөнгийг ингэж гаргангуудаа тэр мөнгөөрөө зэвсгийн үйлдвэрүүдэд санхүүжүүлээд эхэлсэн. Герман даяар зэвсгийн үйлдвэрүүд ингээд тасралтгүй ингэж ажиллагаанд ороод эхэлсэн гэсэн. Тэгэн гол юу болсон бэ гэхээр зэвсгийн үйлдвэрүүд тэр чигээрээ бүрэн хүчин чадлаараа өр дүмэнд байгаагүй хэмжээгээр ажиллаж эхлэхээр хүмүүс ажлын байруудаар ингэж хангагдаж эхэлнэ гэсэн үг. Хүмүүс ажилдаа орлоготой болно гэсэн үг. Тэгэд нэг хуурамч хөөсрөлийн эдийн засгийн загварыг бий болгочихж байгаа. Тэр чинь хуурамч нэг өдөр энэ хөөс дэлбэрнэ гэсэн үг. Тэгэн гут энэ эдийн засгийн загвараа Хитлер яаж авч явах хэрэгтэй байсан бэ гэхээр эн чинь өөрөө өөрийгөө нөхөж чадахгүй ш. Нөө ашиг хүртээдэг баялаг биш аахгүй зэвсэг гэдэг чинь ашиг хүртээдэг одоо улс орны эдийн засагт ингэж зарагдаад валют болж орж ирдэг гадагшаа зарахгүй ийм баялаг биш учраас яаж энэ асуудлыг шийдсэн бэ гэхээр ерөөсөө эдийн засаг авч явахын тулд дайн хийхээс өөр аргагүй болсон. Австрийг эзэлж авч тоноод Австрийн төв банк автыг тоноод өөрсдийнх нь зэвсгийн аж үйлдвэрлэлийг дахиад санхүүжүүлээд эхэлчихэж байгаа. Аргацаас Чехословакийг тоноод дахиж ингэж одоо аргацаас тэгэхээр Германы эдийн засаг бол ерөөсөө нөгөө нэг дайны эдийн засгийн хамгийн сонгодог жишээ аахгүй. Тэгэхээр би яриад байгаа Германы эдийн засаг өөрөө дайн хийж амьдрдаг нөгөө ийм эдийн засгийн загварыг Хитлер өөрөө боловсруулсан байхгүй юу? Хитлер ч гэжтэй нөгөө оновчт нь боловсруулсан. Эдийн засагчт нь боловсруулсан. За Оросын холбооны улсын хувьд яг бас олон улсын хоригт орсон байгаа болохоор ингээд зэвсгийн үйлдвэрлэлийг бол одоо асар хурдтай нэмэгдүүлээд дайны эдийн засагт бол ширжсэн. Гэхдээ Оросын дайны эдийн засаг бол мэдээч хэрэг энэ Германы дайны эдийн засгаас бол өөр. За Хятад улсын хувьд бол одоо нэг сонирхолтой нь иргэний одоо технологи гэж байгаа. Иргэдийн ашиглах өргөн иргэлээний технологи болон цэргийн технологиудыг ингэж хооронд нь нэгтгэх ийм бодлогыг баримталж эхэлсэн. Энэ мэтэр ингэж улс орнууд болгон ингэж өөрсдийнхөө онцлогоор өөрсдийнх нь бие даасан байдлаар баталгаа хамгаалахын аж үйлдвэрлэлийн комплекс ингэж хөгжүүлж эхлээд байгаа. Тэгэхээр эндээс бас нэг чухал асуулт гарч ирж байгаа юм л. Энэ дайн гэдэг зүйл чинь тэгээ үнэхээр ийм ашигтай бизнес болцсон юм биш үү гэдэг ийм л асуулт. Яг нь шууд утгаар нь харах юм бол энэ дайн гэдэг нь бол тэр чигтээ мэдээж хэрэг хүмүүсийн үхэл энэ одоо асар их гар цохирол, сүрэл, энэ эдийн засгийн хохирол гээд ямар ч сайн зүйлийг дагуулдаггүй. Гэхдээ энэ дайн гэдэг зүйлийн эргэн тойронд хүссэн үсээгүй тэр дайныг дагаад асар том зах зээл бол зориуд гэж одоо цаанаасаа л бий болж идэг. Ийм учраас ийм зах зээл цаанаасаа бий болдог учраас энэ дайн ихэлснээр зэвсгийн компаниудын хувьцаа нэмэгддэг. Нэмэгдэхээс яах юм? Энд ч одоо тэнэг хүнс биш бол ойлгох шүү дээ. За иймээс энэ дайн бол өөр асар том мөнгөний урсгал болж хувирсан л гэдэг ийм санаа явагдаад байгаа. Одоо та бодоод үзээрэй. Энэ орчин үеийн дайны зардал гэдэг бол бүр төсөөлөх аргагүй аимшигтай үнэтэй болсон. Ганцхан сөнөөгч онгоц гэхэд л одоо хэдэн 10 сая долларын өртгөөр бүтдэг. За ганцхан пуучин гэхэд өөрөө 1-2 сая долларын дундаж өртгөөр бүтдэг. Нэг танк гэхэд бас нэлээд хэдэн сая доллараар бүтдэг гэх мэтээр энэ зэвсгийн үйлдвэрлэл гэдэг бол тэр чигтээ асар том зардал болж хувирсан. Тэгвэл энэ дайнд зориулаад энэ үнэтэй зэвсгүүдийг
дайнд зориулаад энэ хэдэн сая доллар гэдэг байгаа зэвсгүүдийг нэгж бүрээсэн хэдэн мянгаар, хэдэн зуугаас хэдэн мянгаар тасралтгүй үйлдвэрлэж байгаа шүү дээ. Та ингээд бодоод үзтээ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл за эргээд энэ дайнаар дамжуулаад асар том зах зээл мөнгөний эргэлт бий болж байна л гэдгийг нотолгоо. Батлан хамгаалах салбар гэдэг одоо энэ салбар олон улсад энэ олон тэрбум доллараар хэмжигдэх хэмжээний бизнес болж хувирсан. Хамгийн гол нь энэ зүгээр нэг санаанаас зохиосон юм яриад байгаа юм биш. Энэ нь үнэн. Мөнгө л хэрэгжилж байгаа. Танк үйлдвэрлэх гэдэг чинь өөрөө мөнгө авахгүй. Онгоц үйлдвэрлэх гэдэг чинь өөрөө мөнгө авахгүй. Энэ мөнгө чинь зэвсгийн компаниуд ороод байгаа байхгүй. Зэвсгийн компаниуд тэргээр ажилчдыг аваад түүхийн эдийг ойролт орнуудын улсууд ч юм уу Африкаас тэр газрын тос нефт эсвэл тэр нөгөө нэг төмрийн хүдэр ган гэд тэр бүх түүхийн эдүүдийн дэлхийн өнцөг булан бүрээс суглуулангуудаа тэр Мексик гаралтай эсвэл Испани гаралтай за зарим нэг Аз гаралтай тэр янз бүрийн үндэстний холимог ажилчдыг тэр нэг үйлдвэр дотор ажилуулад салхингийн хөлсөд салхин хөлсөө нөгөөд эдийн засгийн эргэлтэнд оруулаад тэр танкыг үйлдвэрлэж байгаа. Инхээр эн чинь бизнес одоо хувирцсан. Тэгээд дээрэс нь дан ганц өөрсдөө зэвсгээ дайнд ашиглахаас гадна Америкийн нэгдсэн улсын гол давуу тал нь энэ өнгөрсөн хугацаанд бас мөнгө олдог, зэвсгээр мөнгө олдог орлогын гол их үүсвэр юу байсан бэ гэвэл энэ Европын болон Аз твийн холбоотой орнуудтай бас зэвсгээ нийлүүлж, зэвсгээ худалдаж маш их мөнгө олдог байсан. Ийм системийг бий болгосон. Яг уу одоо үргэлжлүүлээд яг энэ ойролт орнуудын жишээг авч ярьж үзэлт. Ойролт орнуудын одоо энэ бүс нутагт бол байнгын дайн тулаан болж л байдаг. Одоо ядчил иргэний дайнууд бол тасралтгүй өрнжидэг ийм л бүс нутаг. За иймээс энэ ойролт орнд гэдэг бол энэ зэвсэг үйлдвэрлэгчдийн хувьд яг энэ зэвсгийн компаниудын хувьд бол хамгийн найдвартай, хамгийн тогтвортой, хамгийн тэр цэвэр орлогын их усүр тооцогддог ийм бүс нутаг. Тэнд газрын тосноос болоод дайн болдог, геополитикийн шалтгаанаас болоод дайн болдог, шашны мөргөлдөөн болон энэ овг аймаг угсаатны зөрчилдөөнөөс болоод дайн болдог. Ямар ч байсан ингээд дайн болох шалтгаан тэнцээ мунддаггүй. Тэгээ дайн болж байна гэдг нь тэнцээ зэр зэвсэг тэр хэмжээгээр эрэлттэй байдаг л гэсэн үг. Ингээд бодохоор энэ дэлхийн зарим бүс нутгууд тогтворгүй байдалтай хэвээр байх нь яг хэн ашигтай байдаг болж таарч байна. Та үүнийг хариултыг өөрөө нэг бодоод үзээрэй. Яг үүний эсрэгцүүлээд энэ инх тайван гэдэг ойлголт хэнд ашиггүй, хэний хувьд дайсан мэт харагдах уу? Дайнаар мөнгө олдог корпорациудын хувьд л тэгж харагдана. Энэ бүх асуултын хариултууд бол энэ зэвсэг үйлдвэрлэгч корпорациуд руу ерөөсө чиглээд байгаа. За ингээд яг сая ярьсан миний бүх зүйлд 100% итгэдэг хэдэн сая хүн байгаа. Хэдэн 100 сая хүн байгаа дэлхийд даяар гэж ярих юм бол үнэхээр ч итгэхээс өөр аргагүй иймэрхүү зүйлстэй. Логикоор бодохоор. Гэхдээ би сая үнэхээр итгэлтэй ярьсан л та. Гэхдээ эргэлзэх хэрэгтэй. Итгэхээс өмнө заавал эргэлзэх хэрэгтэй бид нар. Дайн асар их мөнгө эргэлдүүлдэг нь үнэ. Зэвсгийн компаниуд эндээс асар их ашиг олдог нь ч үнэ. За ийм байлаа гэд дан ганц энэ корпорациуд дангаараа бас дайн эхлүүлдэг гэсэн үг биш. Энэ нь яг уу нотлохоо болохгүй л гэсэн үг л хэдий ашиг олдог байлаа гэд дайн эхлүүлдэг гэсэн нотлохоо болохгүй. Зэвсгийн корпорациуд дайн эхлүүлдэг. Бүх шийдвэрийг тэд нэр цаагаараа одоо улс төрчлийг лоббидж гаргадаг гэдгийн яг эсрэг утга нь бол одоо энэ чинь оршиж байна. Одоо би ярина. Энэ орчин үеийн дайн тулаанууд бол хэтэрхий том, хэтэрхий эрсдэлтэй, бас хэтэрхий их үнэтэй, зардалтай болж хувирсан. Нэг ёсонд бол дан ганц бизнесийн ашиг сонирхлоос үүдээд том хэмжээний дайн дэгдэн гэдэг бол бараг л боломжгүй зүйл болж хувирсан л гэсэн үг. Дайн эхлүүлэх одоо эцсийн шийдвэрийг бол улс төрчид, улс төрийн удирдагчид энэ үндэсний аюулгүй байдлын багийнхны тооцоо судалгаан дээр үндэслэж байгаад геополитикийн бодит нөхцөл байдал дээр дүгнэлт хийсний эцэст дайн хийх шийдвэрээ гаргадаг. Дайн хийх шийдвэрээ гаргахын үед бид нар ялах уу, ялагдах уу? Хэрвээ ялна гэвэл бид нар хэдийн хугацааны дотор ялах уу? Батлан хамгаалахын яамнаас нь төлөвлөгөө гаргах чинь А бариантаар дайны ажиллагаа явуулах юм бол тэдэн 7 хоногийн дотор бид нар ялна. Тэдэн 100 сая долларын зардал бид нар гаргана. Б вариантаар явах юм бол тэдэн сарын дотор бид нар ялна. Бас л тэдэн 100 сая долларын зардлыг бид нар гаргах болно. Ийм эрсдэлтэй гээд энэ бүгдийг чинь нөгөө нэг
судалгаа хийдэг, тооцоолол хийдэг тэр толгойтой хүмүүс нь бодоод бүгдийг боловсруулангуудаа тэрийг конгрессийн гишүүд, улс төрчид, ерөнхийлөгчдөд өгдөг. Тэд нар тэрийг харж агаад мэргэжлийн хүмүүсийн бэлтгэсэн дүгнэлтүүдийг харж байгаа шийдвэрээ гаргадаг. Ийм зарчим бол үйлчлэгдэг фтэй. Тэгэхээр энэ одоо маш тодорхой нэг зүйл байгаа нь бол энэ том гүрнүүд одоо бүгдээр дайн хийхдээ зөвхөн энэ зэвсгийн компаниудыг мөнгөтэй болгохын тулд энэ дайн хийдэг гэдэг энэ ойлголт бол яг үнэндээ бас тийм ч итгэхэд хэцүү тэнэг ойлголт бол харагдаад байгаа юм шүү дээ. Яг үе их гүрнүүд бол хил хязгаараа тэлэх, нөлөөллийн бүсээ нэмэгдүүлэх, за эрчим хүчний аюулгүй байдал, за дотоод улс төрийн тогтвортой байдал гэх мэтээр ингээд олон хүчин зүйлсийн одоо нөлөөгөөр дайн хийдэг. За зарим тохиолдолд их гүрнүүдийн эхлүүлсэн дайн тулаанууд өөрсдөд нь хүртэл зөрүүлээд ингэж эдийн засгийн асар их алдагдал авчрах тохиолдол зөндөө байдаг. Өнөөдөр Оросыг бас харж болно. Оросын улбаны улс Украинд дайн хийж байна. Яг нь анхны төлөвлөснөөсөө ингээд тооцоолол нь буруу гараад энэ дайн 4 дахь жил, бараг 5 дахь жил рүүгээ ингээд орох дээрээ тусчаа явж байна. Үнэн шүү дээ. Тэгэнгუთ дайн төсөөлжсэнээс сунжирцсан болохоор нөгөө бүх тооцооллууд нь алдагдчихж байгаа. Анхны тооцооллууд нь сунжирсан болохоор барууны улсууд эдийн засгийн 20 харга хэмжээ авч гэлсэн. Баруун Европ газрын тос нефть авахаа болцсон. Тэгэнгუთ Оросд эдийн засаг нь хямарч эхэлсэн. Гэхдээ хямраагүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Энд чинь яаж ч бодсон өмнөхөөсөө бол муудсан л байгаа шүү дээ. Ойлгомжтой. Энд чинь зардаг байсан нефтээ зараад олдог байсан мөнгөнд багасчаар чинь тэр эдийн засаг бол тодорхой хэмжээгээр хямарч таарна шүү дээ. Яг үүнийг нөгөө дайны эдийн засагт шилжүүлээд ингээд нэг бариа яваад байгаа болохоос шир нь бол бас хэцүү байгаа. Нэг одоо бас тэгж харанхуугаар өмөрнө гэдэг бол бас тэнэглэл шүү. Бодит байдлыг бас ойлгох хэрэгтэй. Яг мэдээч хэрэг энэ зэвсгийн компаниудын хувьд бол ингээд дайн хийн гэдэг нь бол одоо тэдэнд ашигтай үнэн. Тийм болохоор ингэж дайн хийхийг дэмжсэн ийм лобби бүлэглэлүүд бол тодорхой хэмжээгээр ялангуяа энэ Америкийн нэгдсэн улсын засгийн газар конгрессд бол байдаг байхыг үүсэхгүй. Ер нь байдаг л бах. Израилийн лобби бүлэг бас байдаг гэж ярьдсан байлээ. Ер нь нэлээд хүмүүс бол тийм баримттай зүйл бас байдсан байлээ. Гэхдээ тэр хамаагүй. Гэхдээ тийм байлаа гэд одоо лобби бүлгүүд байлаа гэд тэр лобби бүлгүүдийн хүслээр тэдний хүслээр одоо тэгээ яг тэр том хэмжээний дайныг хийгээд тэр олон залуучуудаа дайнд явуулаад өхүүлээд баахан эдийн засгийн охирол амсаад ерөнхийлөгч гэхэд одоо өөрийнх нь тэр улс төрийн дотоод тогтвортой байдлаа ганхуулах хэмжээнд хүргэх одоо тийм эрсдэл гаргах уу нэг хэдэн одоо компаниудыг мөнгөтэй болгохын тулд авилгал авдаг байж магадгүй л насаараа идэх хөрөнгөө бас тэнцээс авилгал авчдаг байж магадгүй үгүйсэхгүй. Гэхдээ энэ дайн эхлүүлэлээ гэдэг энэ том гүрнүүд бас заавал ашиг хүртэн гэсэн ойлголт ч байхгүй. Яагаад гэвэл энэ дайн болно гэдэг чинь бол дайнаас болоод нэгдүгээр зах зээл тогтворгүй болдог. За олон улсын нийлүүлэлтийн сүлжээ тасалддаг. Гэх мэтэр одоо яг одоо энэ ормосын хоолойд болж байгаа үйл явдлыг бол бүгдээрээ харж болно шүү дээ. Нефтийн 20% дамжуулдаг тэр ормосын хоолойгоор газрын тос, байгалийн хий. За мөн одоо бусад ойрох дорндоос экспортлогддог тэр бусад туслах материалууд гарахаа болсноор өнөөдөр барууны ертөнцид барууны улс орнуудад шатхууны үн нэмэгдэж байна, газрын тосны байгалийн хий үн нэмэгдэж байна. За Япон, Солонгос хоёр бүр 100% тэгж эрчим хүчний энергийн импорт дээр ингэж суурилсан улс. За энэ улсууд бол ингээд эрчим хүчний их үүсвэр буюу энэ нефть газрын тосоо нөөцөлж авах ийм одоо бодлогыг хэрэгжүүлж асар их нефтийн эрэлтийг бий болгож байна. Эдгээр нөөцлөж эхэлж байна гэдэг чинь ингээ явж исэн эрэлтийг ингээ савлуулад эхэлж байгаа хөө. Тэгэхээр эрэлт нь ингээ нэмэгдээд нийлүүлэлт нь ормосын хоолой хаагдаж нийлүүлэлт нь тасраад эхлэхээр яг үнэл нэмэгдэн ш. Үн нэмэгдэн. Тэгээ зүүн өмнөд Азийн улс орнууд ажлын 4 өдөр шилжиж чинь гэж байна. Зарим хичээл сургуулиуд орхоо түр хугацаанд бодож чинь гэж байна. За бүгд найрамдах хятад ард улсад тээвэр логистикийн салбараас ахуулаад аж үйлдвэрлэлийн өртөг ингээ бүх юм нэмэгдэж байна. Энэ нөлөө манайх руу бас дамжиж орж ирнэ гэх мэтэр яриад байна. Тэгэхээр энэ дайн гэдэг зүйл нь өөрөө ингээд эдийн засгийн савлахааг дэлхийд даяараас бий болгочихж байгаа болохоор ийм тогтворгүй байдлыг их гүрнүүд бас тэр болгон хүсдэггүй байхгүй. Трамп бол яг энэ Оросын Украинд дайрсантай адилаар нэг бараг энэ Аятолла Хоменыг ингээд богино хугацаанд шууд устгахчих юм бол ард түмэн босож ирээд
Ираны дийлмийг сольчихно гэж одоо ингэж бодсон байх л та. Гэтэл төлөвлөжсэнээс нь бас л өөрөөр иргэжтэй дайны эхний 7 хоногт Трамп бид нар ядчлаа гэж бол олон улсад мэдэгдсэн. Дайн дуусчлаа гэж. Гэтэл дайны 2 дахь 7 хоногт Трамп юу гэж мэдэгдсэн бэ гэхээр бид нар ядч байна гэд нөгөө ядсан гэдэг мэдэгдсэн, бид нар ядч байна гэд мэдэгдсэн ингээ хийчлээ. Харин дайны 3 дахь 7 хоногт Трамп ямар мэдэгдэл хийсэн бэ гэхээр энэ Ормосын хоолой дээр та нар бүгдээр усан онгоцнуудаа аваачаад энэ чинь Йемений хуутичуудын Ираны юмнуудыг устгаач та нар туслаач усан онгоцнуудаа авчирч байлдаач гэд холбоотой орнуудаа ингэж дайн руугаа татаж хийсэн. Тэгэхээр төлөвлөгөөнөөс нь хэтэрчээд байгаа хгүй энэ дайн чинь бас яалтчгүй ингэж цаг хугацааны хувьд цаг хугацаа итэрнэ гэдэг чинь дагаад бүх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Бүх юм тооцооноос хавнаа гэсэн үг. За ингээд дэлхий докторгүй болохоор яаж ийнэ гэвэл дэлхийн нийтийн аялал жуулчлалын салбар одоо энэ ойрхон орнын Персийн булангийн орнууд Кувейт, Дубай, Эмират гэд энэ орнууд ч одоо ямар өндөр түвшинд аялал жуулчлал хөгжсөн улсууд вэ? Энэ улсууд ч одоо газрын тосныхан баялагийг аялал жуулчлалын орлогын их усүр болгож хувиргаж чадсан ийм улсууд шүү дээ. Гэтэл энэ дайн болоод ингээ аялал жуулчлалын салбар зогсож байна. Байхгүй. Тэгээ дээрээс нь тээвэр болон санхүүгийн салбар айгүй эрсдэлтэй байдалд оролцож байна. Тээврийн салбар зарим нь зогсоод зарим нь болохоор ингээ өртгөн хэд дахин нэмэгдсэн. Санхүүгийн салбар бол одоо үр зээлнээс ахуулаад даатгалын компаниуд гэх мэтэр одоо маш их үр төлбөрт ороод ачааллуудыг үүсэж байна. За ингээд бас технологийн компаниуд энэ бүх дайнаас ингээ асар их алдагдлуудыг бол хүлээж эхэлж байгаа юм шүү дээ. За ингээд ерөөсөө энэ дайн гэдэг бол ер нь энэ маш олон хүчин зүйлийн огцлцолоос болж одоо үүсдэг ийм зүйл юм байна л гэдэг ийм ойлголт, ийм зүйлийг бол би одоо өөрөө хувийнхын зүгээс ингэж одоо боддог болоод байгаа. Энэ зэвсгийн корпорациуд одоо яг хав зэвсгийн корпорациуд бол энэ олон хүчин зүйлийн нэг том хүчин зүйл нь мөн боловч энэ системийг удирддаг гол тоглогчид бол зэвсгийн компаниуд байх боломжгүй байна л гэж би үзээд байгаа. За иймээс хэрвээ дайныг бизнес гэж харах юм бол энэ бизнес өөрөө маш эрсдэлтэй бизнес. Зарим хүнд ашиг авчрах боломжтой боловч дийлэн хүмүүст ашиг биш харин эсэргээрээ үхэл, хагцал, гарц хохирол, эмгэнэлт дагуулдаг ийм л бизнес. За одоо үргэлжлүүлээд юу ярих вэ гэхээр яг энэ нэг орчин үеийн дайны талаар уг нь ярмаар би бас нэг жоох юм бэлдсэн. Энийг ярих уу цаг жоохон 50 минут болсон гэж бас их сунжирчээ. Гүм их сунжирч ярьжээ. Яг орчин үеийн за товчхон ярина. Орчин үеийн дайн гэдэг бол ерөөсөө энэ шууд энэ фронт гэхээс илүүтэйгээр агаарын салбарт өрнөдөг болсон. За агаар гэдэг нь юу вэ гэхээр энэ нисэх онгоцыг бол би хэлээд байгаа юм шээ. Зүгээр энэ интернет орчинд, мэдээллийн орчинд өрнөд байгааг л агаарын дайн гэж нэрлээд байгаа. За яг хөө энэ одоо сая сүүлд одоо Украины дайны жишээг харахад бол Украины дайн бол ерөөсөө хүн төрөлхтний уламжлалт дайнд бол одоо хувьсал хийчлээ шүү дээ. Хүмүүс өмнө нь яадаг байсан гэхээр маш ингэж өндөр өртөг бүхий тэр сөнөөгч бөмбөгдөгч онгоцнууд тэр олон сая долларын пуучингуудыг нэг рүүгээ харвдаг. Яг өнөөдөр ч гэсэн харуулж байгаа л та. Гэтэ Украины дайн юг өөрчилсөн бэ гэхээр энэ хэдхэн мянган доллараар бүтдэг энэ тесрэх бөмбөг тээвэрлсэн дронууд дайны хувь заяаг үндсээр нь өөрчилж чаддсан байна л гэдгийг бол ингээ харуулсан. Тэгэхээр орчин үеийн дайн гэдэг бол нэгдүгээрт энэ дрон дээр суурилдаг болоод энэ яг агаарын тэр мэдээллийн дайнаас гадна дрон дээр суурилдаг болоод өөр Украины дайн бол өөрөө үүний хамгийн том ноцгой болсон. Ингээд ерөөсөө энэ дроныг бүх нийтээр бол одоо хүлээн зөвшөөрөөд за хүлээн зөвшөөрсөн учраас энэ дэлхийд даяараа өнөөдөр энэ дроны үйлдвэрлэл бол асар хурдтай хөгжиж эхлээд маш олон дроны шинэ компаниуд бол байгуулагдаж эхэлсэн. За тэгвэл дараачийн энэ орчин үеийн дайны одоо дайнд эд хөгжиж буй салбар бол кибер дайн гэж бол харагдчих. За энэ кибер дайн гэдэг нь одоо ямар учиртай юм бэ гэхээр энэ улс орнууд нэг нэгнийх нь цахилгаан станц, банкны систем, харилцаа холбооны сүлжээ зэрэг ийм чухал объектуудыг ямар ч пуужин харуулгүйгээр маш бага зардлаар сааталд оруулж үйл ажиллагааг нь түр хугацаанд ч гэсэн зогсоох ийм л зүйлийг бол хэлээд байгаа юм л та. Нэг өсөнд бол маш бага зардалтай ирнэ маш өндөр үр ашигтай л гэсэн үг. Тэгэхээр энэ кибер хавцлага гэдэг энэ ойлголт бол одоо сүүлийн жилүүдэд маш их эрчийг авч эхэлсэн учраас энэ эрэлтэд дагаад кибер аюулгүй байдлын компаниуд гэдэг ийм шинэ бизнес бас гарч ирсэн. Бас л мөнгө эргэлдэж байгаа. Энэ кибер хавцлагаас хамгаалах компаниуд яаж ажилладаг вэ гэвэл хувийн хвшлийн томоохон компаниуд болон энэ төрийн мэдлийн одоо байгууллагуудыг төрийн байгууллагууд
засгийн газруудтай бол гэрээ байгуулж тухайн улсыг бол цахим орчинд аюулгүй байдлыг нь бол батлаж хангадаг ийм л учиртай байгууллагууд гэсэн үг. За эдгээрээс гадна хамгийн чухал нь хиймэл оюун ухааны салбар бас байна. Энэ яг энийг сүйтгэж юм. За өмнө нь хүмүүс пуучин өөрсдөө кнопоор удирддаг байсан бол өнөөдөр ерөөсөө хиймэл оюун ухаан өөрөө байгаа тодорхойлоод өөрөө довтлох ийм боломжтой ийм чадвартай л болж хувирсан. За ингэснээр энэ цэрэг дайны салбарт уламжлалт зэвсгийн компаниудаас гадна энэ програм хангамжийн компаниуд хүртэл гасар олсноор оролцож эхлэх ийм эхлэлийг бол одоо тавьчихж байгаа. За мөн мэдээллийн дайн гэж бас байгаа үүн дээр нэмээд мэдээллийн дайн гэдэг нь ямар учиртай вэ гэхээр энэ олон нийтийн энэ санаа бодлыг удирдах гэдэг нь бол зарим тохиолдолд танкнаас ч илүү том хүч нөлөө үзүүлдэг. Ийм хуурамч мэдээ, алгоритмын нөлөөлөл, за сошиал медиа сурталчилгаан гэх мэтээр одоо энэ бүхэн эцсийн эцэст энэ улс орнуудын сонгуулийн үр дүнг өөрчлөх, улс орны бодлогыг хүртэл хүснээрээ залуурдах ийм их хүчийг дотроо агуулж идэг. Нэг ёсонд бол өнөөх одоо бидний яриад байдаг тэр PR-ын компаниуд, дата анализ хийдэг тэдгээр төвүүд болон за энэ чиглэлийн платформуд хүртэл орчин үед геополитикийн тоглогчид болох боломж бүрдэж дээл гэсэн үг. За өмнө нь ч яг ингээд одоо хүн төрөлхтний түүхийг ингээ эзэнт гүрнүүд ингээд удирдах жолооддаг одоо ингээ их гүрнүүд гэх мэтэр иймэрхүү байсан бол ингээд ойрын ирээдүйд цаашид энэ корпорацууд гэдэг зүйл технологийн корпорацууд ингээд хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлж магадгүй ийм нөхцөл байдал бол үүсэт байна л. Энэ одоо дэлхийн аврах том корпорацууд одоо энэ аврах том технологийн корпорацууд бол яг үүндээ асар их хүчийг бол өөртөө агуулсан байна. Тэдгээр корпорацууд бол өнөөдөр яг үүндээ зарим нэг жижиг улсуудаас илүү их төсөв мөнгөтэй, илүү их мэдээлэлтэй, илүү их эрх мэдтэй болж хувирсан. Эдгээр технологийн аврах корпорацуудын гарт хүн төрөлхтний хамгийн үн цэнтэй баялаг болох big data, хувийн мэдээллүүд энэ өгөгдлүүд төвлөрч эхэлсэн. Хэдийнэ төвлөрчсөн. Өнөөдөр энэ бид бүхний ашиглаад байгаа энэ Facebook, YouTube, Instagram, за дээрэс нь ашигладаг энэ Apple-ийн гар утаснууд, Samsung-ийн ухаалаг төхөөрөмжүүд эдгээр бүгдээрээ ямар нэгэн байдлаар одоо бидний уншиж байгаа, авч байгаа мэдээллүүд ямар худалдан авалт бид нэр хийж байгаа, мөн одоо ямар улс төрчид аль намыг дэмжиж байгаа гэд энэ бүх мэдээллүүдийг энэ компаниуд мэддэг болцсон. Датагаар дамжуулаад ямар search хийж байна хүмүүс, ямар мэдээлэлээр илүү удаан тогтож уншиж чинь гэд энэ бүх датагаар хүний ерөнхий зан төлөвийг ингээд судлаад тогтоочж байгаа. Улмаар энэ бүх том датанууд дээр тулгуурлаад алгоритмаар дамжуулаад бидний энэ ирээдүйн зан төлөв, ирээдүйд хийх одоо энэ худалдан авалт, ирээдүйн сонголт, ирээдүйн улс төрийн одоо сонгуулийн санал өгөх сонголт хүртэл энэ бүхнийг ингэж тооцоолох чадамжтай болчихж байгаа юм л. Маш өндөр түвшин тооцоолно. Ердөөсөө л энэ. Иймээс одоо энэ бүх технологийн компаниуд энэ хүн төрөлхтний ирээдүйд ямар хүчтэй нөлөө үзүүлэх, цаашлаад бүр биднийг маш зөөлөн аргаар өөрсдөд маань мэддэхгүйгээр хүртэл ингэж удирдан чиглүүлж чадах ийм их хүчийг агуулдаг болоод байна гэдэг ийм зүйл одоо яваад байгаа юм л. Гэхдээ тэд нэгэнт big data-г авцсан, өөртөө төвлөрүүлсэн. Харин тэр бүх дата мэдээллийг бидний зан төлөвийг яг ямар зорилгоор ашиглах вэ гэдэг хамгийн чухал. За одоо дүгнэлт хийн хамгийн сүүлд ингээд дуусгах юм. Ер нь дуусгах одоо бараг нэг цаг болчихлоо. За ингээд өнгөрсөн түүхийг харахаар дайн гэдэг зүйл бол ерөөсөө ганцхан шалтгаанаас болж эхэлдэггүй юм байна. Тийм ганцхан шалтгаанаас болж эхэлсэн дайн бол байгаа юу гэвэл яг байгаа ах гэхдээ маш цөөх. Ингээ үзэл суртал, айдас, эрх мэдэл, эд баялаг, стратеги гэд маш олон шалтгаануудын давхцлын үр дүнд дайн дэгддэг. Мэдээж хэрэг одоо энэ контентын туршид ярьсан одоо өнөөх дайнаас хүртэх ашиг сонирхол гэгч зүйл бол одоо мөнхөд альж дайны цаг үед бол байж л байсан л т. За хэн нэгэн уйлж байхад нөгөөх нь бол одоо эрх мэдэл мөнгө бол нэмэгдүүлж байдаг ийм л зүйл тогтолт. Гэхдээ энэ дайнаас ашиг олж байна гэд одоо тэр ашиг олж байгаа хэсэг бүлэг хүмүүс зориуд дайн тулаануудыг ингэж улс төрийн түвшинд нөлөөлөд зохион байгуулад байна гэж дүгнэх нь бол арай тууширсан хэрэг байхaltaа. За иймээс ер нь одоо эрүүл нүдээр энэ аливаа асуудлыг харж сурах хэрэгтэй гэж би бол бодоод байгаа. Тухайлбал өнөөдөр энэ дэлхий дээр өрнөж буй энэ дайнуудыг харахаар хэн юуг хамгаалахын төлөө байлтаад байна. За бас хэн ямар зорилгоор юуны төлөө өөр улсад халдан довтлоод байна. Ерөөсөө энэ бүхнийг өөрсдөө бодож
үнцгий одоо хоёр талын үнцгөөс нь хараад ойлгочих хэрэгтэй байгаа юм шүү дээ. Магадгүй энэ дайн гэдэг нь бас одоо хүн төрлөختөн бидний зайлшгүй одоо туулах ёстой мөнхийн биднийг дагалдах ёстой юм хувь тавилан ч байхыг бас үгүйсэхгүй. Хүн байгаа цагтаа байсаар л байдаг. Энэ туйлын үнэнч байж магадгүй. Эсвэл яг уу хүмүүсийн сонголтын үр дүн байх л. За ингээд энэ дугаараа хэн түрээд дуусгая. За ингээд дуусгая. За түр баяртай дараагийн дугаараар дахин уулзтлаа.